Цалингийн программын тайлан цэсний тайлан авах цонхноос та програм дээр тохируулж өгсөн загваруудын дагуу тайлангаа авах боломжтой байдаг. Хэрэв тус загваруудын дотор таны хүсч буй тайлан байхгүй байгаа тохиолдолд та тайлангийн загвар шинээр нэмэн үзүүлэлтийн тохиргоо хийж өгснөөр өөрийн хүссэн загвар үзүүлэлтийн дагуу тайлангаа авах боломжтой юм. Үүний тулд та шинээр тайлангийн загвар үүсгэн үзүүлэлтийн тохиргоо хийх шаардлагатай. Тайлангийн загвар шинээр үүсэхдээ тайлан цэсний тайлан бэлдэх цонх руу орон код гэсэн хэсэг дээр дарахад өмнө нь програм дээр үүсгэсэн бүх тайлангууд код нэртэйгээ харагдах ба үүнтэй нэгэн адил шинээр үүсгэх тайлангийн код нэрийг гараас тохируулан өгнө. Жишээ нь хоол унааны мөнгөний тайланг тохируулан нэмье. Тайлангийн код нэрийг өгсөний дараа дараах тохиргоог хийнэ. Дээрх тохиргоогийн хадгалах тавчийг дарахад шинээр нэмсэн загвар маань үзүүлэлтээр тайлан авах цонхонд нэмэгдэн орж ирнэ. Нэмж өгсөн загвар маань үзүүлэлтээр тайлан авах хэсэгт орж ирэх бөгөөд одоо тухайн тайлан дээр ямар үзүүлэлтүүдийг харахыг тохируулна. Үүний тулд тайлан дээр хулганы баруун тавчийг даран үзүүлэлтийн тохиргоо цонх руу орно. Тухайн цонхны зүүн доод болонд байрлах фильтрийг авснаар цалин бодлын цонхонд харагдах үзүүлэлтүүд харагдана. Дээрх үзүүлэлтүүдээс тус тайлан дээр харагдах үзүүлэлтүүдийг сонгон тэмдэглэнэ. Жишээ нь тус тайлан дээр ажилтны овог нэрийг мөн сарын ажлын фонд цаг, сарын ажлын фонд хоног болон ажилласан хоног сарын сүүл, ажилласан цаг сарын сүүл, хоолны мөнгө, унааны мөнгө зэрэг үзүүлэлтүүдийг харна гэж тохируулна. Ингээд зөвхөн харахаар тохируулсан үзүүлэлтүүдээ сонгон форматын тохиргоог хийж өгнө. Тухайн цонхон дээр харагдаж буй дараалал гэдэг дээр тайлан дээр харагдах дарааллыг тохируулах ба урт гэсэн хэсэгт тухайн мөрний уртуудыг харуулж өгнө. Ингээд тайландаа шинэ загвар өгөн хадгална. Одоо тайлангаа авч үзье. Тайлан харахад тайлан дээр байгаа үзүүлэлтүүд давхарцсан, мөн дараалал алдагдсан, уртын хэмжээ тохируулагдаагүй зэрэг алдаанууд байна. Үүнийг хэрхэн засах талаар тайлбарлая. Тайлан дээрээ хулганы баруун тавчийг даран үзүүлэлтийн тохиргоо цонх руугаа орно. Үүнд ов гэсэн багныг 2 удаа тохируулсан байна. Нэгийг нь болиулна. Ажилтны хүйс гэсэн багныг харах шаардлагагүй бөгөөд чекийг нь авна. Одоо тайлан дээр харагдах дарааллуудыг тохируулахдаа дараалал гэсэн хэсэгт тохируулж өгнө. 1-дүгээрт нь ажилтны овгийг харна, 2-дугаарт ажилтны нэрийг, 3-дугаарт сарын ажлын фонд хоногийг,
4-дүгээрт сарын ажлын фонд цаг, 5-дугаарт ажилласан цаг, 6-дугаарт ажилласан хоног, 7-дугаарт унааны мөнгө, 8-дугаарт хоолны мөнгийг харна гэж тохируулъя. Мөн сарын ажлын хоног, цаг, эдгээрийн мөрний урт их байсныг багасган тохируулъя. Тохиргооны өөрчлөлтийг хадгалан хадгалах товчийг дарна. Ингээд цайлангаа дахин авч үзье. Цайлан зөв хэлбэрт орон засагдсан байна. Энэ мэдчилгээр та өөрийн тохируулсан үзүүлэлтүүдээр тайлан авах боломжтой. Мөн түүнчлэн цалингийн загваруудаас тайлангийн харагдах үзүүлэлтүүдийг татан тохируулах боломжтой. Жишээ нь урьдчилгаа цалин үзүүлэлтээр тайлангийн тохиргоо хийхдээ үзүүлэлтийн тохиргоо цонх руу орно. Цонхны зүүн доод болон байрлах цалингийн загвараас харагдах үзүүлэлтүүдийг татах гэсэн хэсэг рүү даран орж урьдчилгаа цалин сонгосноор урьдчилгаа цалин дээр харагдах үзүүлэлтүүдээр тайлан авах боломжтой гэсэн үг юм. Ингээд харахад цалингийн урьдчилгаа загвар дээр байгаа үзүүлэлтүүд тайлан авах боломжтойгоор харагдана. Үүнд мөн дараалал болон бүтэн хэмжээ, тайлангийн бүлгийн мэдээллийн форматууд, мөн деталь мэдээлэл, дуудсны толгой мэдээлэл, дуудсны хөлийн мэдээлэл, зэрэг үзүүлэлтүүдийг харгалзах тохиргоонуудыг хийн хүссэн тайлангаа авах боломжтой. Ингээд урьдчилгаа цалингаа тайлан байдлаар харъя. Тайлангаа харахад урьдчилгаа цалин дээр харна гэж тохируулсан үзүүлэлтүүд харагдах бөгөөд мөн сарын ажлын фонд цаг, сарын ажлын фонд хоног болон ажилтны код, ажилтны дугаар зэрэг багнуудын уртыг богиносгох шаардлагатай харагдаж байна. Үүнийг дээрхийн адил засах боломжтой юм аа.